Хамгийн чухал ур чадвар гэх юм бол би сониуч зан гэж хэлнэ. Өнөө цаг үед бидний амьдарч байгаа энэ эринд өөрчлөлт маш их байна. Бид бүх хариултыг мэдж байх боломжгүй. Тийм учраас удирдагчдаас бидний хүлээдэг нэг зүйл бол сониуч байх, нээлттэй байх, мэдэхгүй зүйлээ хүлээн зөвшөөрөх чадвар юм. Бас шийдэл олох, цаашаа хэрхэн урагшлах арга замаа тодорхойлохын тулд өөрийнхөө баг, байгууллагынхаа авьяас чадварыг ашиглаж чаддаг байх хэрэгтэй. Шинээр томилогдсон менежер удирдагчдын хамгийн түгээмэл гаргадаг алдаанууд тэгвэл юу байдаг вэ? Ялангуяа удирдах албан тушаалд орсон эхний 90 хоногтоо тэд юунд хамгийн их анхаарах ёстой вэ? Нэг зүйлийг хэлэхэд тэдний гаргадаг хамгийн том алдаануудын нэг бол бүх хариулт өөрт нь байх ёстой гэж боддог явдал. Тийм шүү. Тэд яг юу хийх ёстой, хэрхэн урагшлах ёстойгоо бүрэн сайн мэдэж байх ёстой гэж боддог. Тиймээс эхний 90 хоногт тэд асууж тодруулах, судлах, ажиглах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бидний коучинг майндсет гэж нэрлэдэг асуулт асууж, ойлгохыг эрмэлздэг хандлагыг өөртөө суулгах хэрэгтэй. Тэд илүү их сонсох, илүү их асуулт асуух, мэдээлэл цуглуулах хэрэгтэй. Дараа нь цаашид бүх зүйл хэрхэн явах ёстойг шийдэх нь зөв. Карьерийн томоохон шилжилтүүд жишээлбэл шинэ салбар руу орох, шинэ байгууллагад шилжих, эсвэл илүү том удирдах үүрэг хүлээх үед ихээхэн сорилттой тулгардаг. Тэгвэл мэрэгжилтнүүд удирдах төвшний хүмүүс ийм шилжилтийн үед сэтгэл зүйн болон сэтгэл хөдлөлийн ямар томоохон бэрхшээлүүдэд тулгардаг вэ? Мөн тэд үүнийг хэрхэн даван туулж болох вэ? Үүний ихэнх нь төгшүүр санаа зовнилын ойлголттой холбоотой байдаг. Энэ нь эмнэлэг зүйн төвшөнд онцлогддог төгшүүрийн эмгэг гэсэн үг биш л дээ. Харин бид юу хийх ёстой вэ? Би үүнийг зөв хийж байна уу? Би хангалттай сайн хийж байна уу? Надад энийг хийх чадвар байгаа юу гэсэн санаа зовнил юм. Гэхдээ бодит байдал дээр тэд мэдэхгүй зүйлээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бас бүх хариултыг мэдэх боломжгүй. Бас бүх хариулт өөрт нь байх шаардлагагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс багийнхаа оролцоог илүү сайн хангаж, илүү хамтын хүртээмжтэй байдлаар ажиллах нь чухал. Миний дараагийн асуулт бол үнэндээ дэлхийд даяар олон байгууллагын толгойн өвчин болсон сэдэв байж магадгүй. Мэдээж. Энэ бол Жинзи үеийнхний удирдах тухай. Олон удирдагч Жинзиг хошигнон хүний нөөцийнхний хар дарсан зүуд гэж хэлдэг шүү дээ. Тэгдэг. Гэхдээ Жинзи ажилтнууд ажлын байранд өөр хүлээлт, өөр үн зүйл, өөрөөр ажиллах арга барил авчирч байгаа нь тодорхой. Тэгвэл байгууллагууд энэ үеийнхнийг ойлгох болон удирдах гэж оролдохдоо хамгийн том ямар алдаа гаргаж байна? Тэднийг бидний хөлбөрийн зах зээлд анх орж ирэх үед бас өмнөх үеийнхнийг хэрхэн удирддаг байсан яг тэр аргаар удирдах гэж оролддог. Жинзигийн талаар бидний мэдэж байгаа нэг зүйл бол тэд аливаа зүйлийг огт өөрөөр хийдэг. Тэд дэлхийд бүрэн өөр сэтгэлгээтэй, үнэндээ өөр төрлийн ур чадвартайгаар орж ирж байна. Жинзи үеийнхэн бол маш их мэдээлэлтэй ирдэг. Дэлхий бүхэлдээ тэдний гарын алган дээр байна. Гэтэл бид тэднийг мэдэхгүй гэж шууд хэлж болохгүй. Тийм учраас бидний хийх ёстой зүйл бол ярилцах. Бид тэднийг сонсох хэрэгтэй. Бид бас тэднийг ширээний ард авчираад бид та нарыг ингэж удирднаа гэж хэлхийн оронд та нарыг сайн удирдахын тулд та нарт биднээс юу хэрэгтэй вэ гэдгийг ойлгоход нь туслах хэрэгтэй. Тиймээс энэ бүхэн маш их сонсох, бас дахин хэлэхэд асуулт асуух, сониуч байхтай холбоотой юм. Магадгүй нийтлэг хэлээ олох нь илүү зөв арга байх тийм үү? Та маш зөв хэллээ. Яг тийм. Хамтын хэл. Энэ бол яг тэр хамтын хэлээ олох тухай юм. Тийм ч учраас би коучинг майндсет буюу коучингийн сэтгэлгээг дэмждэг. Учир нь гэх юм бол энэ нь бүхэлдээ асууж тодруулах, асуулт тавих, хамтдаа судлах тухай юм. Би мэднэ, чи намайг даг гэж хэлхийн оронд бид хамтдаа энийг ойлгож шийдлийг нь олё гэсэн хандлага юм. Тэгвэл ирэх 5-аас 10 жилийг харвал ажлын байр болон манлайлалын хэм маяг хэрхэн өөрчлөгдөн гэж та харж байна. Ялангуяа ирээдүйн удирдагчид ямар ур чадвар, ямар чадамж хамгийн үн цэнтэй болох вэ? Энэ бол үргэлжил коучинг байх болно. Би магадгүй нэг зүйлээ дахин давтаж байгаа юм шиг сонсогдож иж болох юм л да. Гэхдээ үнэхээр коучинг юм. Бидний харж байгаагаар бол коучинг майндсет буюу коучингийн сэтгэлгээ байгууллагын удирдагчийн хувьд улам бүр төвд гол байр суурьнд очино. Миний бодлоор энэ нь эх 5-аас 10 жилд байгууллагын доторх яриа, харилцааг бүхэлд нь өөрчилнө. Учир нь бид үүнийг аль хэдийн харж эхэлсэн. Байгууллагууд коучингийн соёлыг илүү их нэвтрүүлж байна. Бид удирдагчдыг коуч буюу чиглүүлэгч, хөгжүүлэгч, удирдагч байхад бэлтгэж байна.
Энэ л байгууллагуудын өмнө тулгарх бүх тодорхойгүй нөхцөл байдлыг даван туулахад бидэнд туслана. Миний сүүлийн асуулт Улаанбаатар хотод зохион байгуулагдах арга хэмжээтэй холбоотой. Та удахгүй болох воркшоп сургалт хэлцүүлгийг удирдан явуулах гэж байгаа. Тэр нь манлайлал үйл хэрэг дээр саадагтай ертөнцид өөрчлөлт хийхээ чиглэлээ олох нь гэсэн сэдвийн хүрээнд шүү дээ. Тэгэхээр Future of Finance and Professional Leadership 2026 арга хэмжээний нэг хэсэг болж зохион байгуулагдана. Тийм ээ, яг зөв. Өнөөдөр байгууллагууд 3 том өөрчлөлт сорилттой нүүр тулж байна. Үүнд хиймэл оюун технологийн хурдцтай өөрчлөлт, үн шинэ үеийн авиаслаг ажилтнууд ажлын байранд орж иж байгаа явдал багтана. Тэгвэл удирдагчид эдгээрийн алинд нь хамгийн түрүүнд анхаарах ёстой вэ? Бас яагаад тэр вэ? Энэ бол тэргүүлэх чиглэлүүдийн жагсаалт гэж хэлмээр байна л да. Гэхдээ үнэндээ эдгээр зүйл нэгэн зэрэг ирж байна. Бүр нэг нь нөгөөгөөсөө төрүүлж ирсэн ч гэсэн тэр нь ердөөл маш өчүүхэн хугацааны зөрүүтэй байх болов уу? Миний бодлоор бол одоо хамгийн чухал зүйл бол тодорхойгүй байдлыг хүлээн зөвшөөрөх. Магадгүй удирдагчид араас нь чиглүүлэх, өөрөөр хэлбэл Gen-Z үеийнхэн орж ирж байна. Тэд хиймэл оюунд дассан технологийн өөрчлөлтөнд илүү тухтай байдаг гэж харах хэрэгтэй. Тиймээс одоо бид асууж, сонирхож, хамтдаа цугларч энэ бүхэн яг ямар харагдах вэ гэдгийг хамтдаа судлах хэрэгтэй. Энэ нь тэргүүлэх дарааллын тухай биш л дээ. Учир нь эдгээр өөрчлөлтүүд үнэхээр бүгд нэгэн зэрэг ирж байна. Гэхдээ гол санаа нь бол Gen-Z үеийнхнийг хиймэл оюуны чиглэлээр бид дэмжлэг үзүүлэх боломжтой гэж харах явдал байгаа юм. Бас хиймэл оюуны 90 үе ирж байна. Энэ нь маш олон зүйлийг өөрчилнө гэдгийг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Байгууллагын орчин ч бас өөрчлөгдөнө. Ажлын зах зээлийн дүр зурагч бас өөрчлөгдөнө. Тиймээс бид үүнд нээлттэй байх хэрэгтэй. Бас шинээр бий болох ажлын байрууд, шинэ үүрэг, шинэ боломжуудын тухай түүхийг дахин шинээр ярих хэрэгтэй. Танд маш их баярлалаа. Удахгүй болох арга хэмжээ оролцоонд тань өндөр амжилтыг хүсье. Маш их баярлалаа. Баярлалаа. Ингээд өнөөдөр бидний ярилцлага өндөрлөж байна. Манай студид хүрэлцэн ирж нөлөөтэйгээр манлайлах гэдэг үнэндээ юу гэсэн үг болох талаар гайхалтай ойлголтуудыг хуваалцсан Түлийн Бадави танд баярлалаа.